хамтран ажиллагчаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнэт цаасны компани хамтран ажиллана. За мөн Vibe of the Day гэсэн үрэйтайгаар Vibes ундаа хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны мегмар гарагт Эрдэмтдийн түүх гэдэг болон танд хүргэдэг. За Эрдэмтдийг танилцуулж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ болонгараа Америкийн инженер зохион бүтээгч Алиша Грей гэдэг энэ хүнийг танилцуулна. За энэ хүн юугаар алдартай вэ гэхээр анхны телефон утасны загварыг зохион бүтээсэн хүмүүсийн нэг гэж маргалдаж явдаг, маргаан дунд явдаг. За өрсөлдөгч тал нь патентын албан дах өөрийн танил талаа ашиглаад патентыг нь хулгайлж урдуур нь орж бүртгүүлсэн гэж зарим их сурвалж гэдэг юм уу, зарим эрдэмтэд энэ хүнийг ингэж үздэг. За өөрийнхөө зохион бүтээсэн юм телефон утасныхаа аппаратын, телефон утасныхаа патентыг өөрийнхөө нэр дээр авч чадаагүй. Өрсөлдөгч нь одоо юу гэдэг танил талаа ашиглаад өөрийнх нь урдуур ороод бүртгүүлсэн. Бүртгүүлэхдээ бүр өөрийнх нь патентаас авч одоо нэмж ингэж бүртгүүлсэн ингэж зарим их сурвалж үздэг. Гэхдээ зарим их сурвалж буюу одоо тэрийн патентыг нь өөрийнх нь нэр дээр авч бүртгүүлсэн хүмүүс бол үгүй энэ тийм байгаагүй. Шудраг байсан. Яг зөвхөн цухаан цаг үеийнх нь бүртгүүлэх үед л юм болсон гэж бас хүлээн зөвшөөрдөг юм байна. За тэгэхээр хэдүүлээ энэ драматай хэрэг явдлын талаар яг юу басан талаар өнөөдөр хэдүүлээ сонсох нь. Алиша Грей 1835 онд Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн Barnesville гэдэг хотод төржээ. За. Тэгээд Алиша хүү ферм дээр өссөн бөгөөд дараа нь Oberlin гэдэг юм коллежид элсээд хэдэн жил сурангуудаа цахилгаан төхөөрөмжүүд дээр туршилт хийдэг байсан юм байна. Оюутан байхдаа. Гэхдээ коллеж өөрөө бол төгсөж чадсан байхгүй. Төгсөөгүй. Албасаар төгсөөгүй. Гэхдээ энэ хүнийг ямар мундаг толгойтой байсан бэ гэдгийг ойлгохын тулд зөвхөн энийг л мэдэх хангалттай юм лээ. Коллежид төгсөж чадаагүй хэрийн оюутныг ер нь бол сургуультаа үлдээд багшлаач гэж хэлэхгүй шүү дээ. Мэдээж. Тийм тэгсэн чинь сургуулийн захиргаа бүр түүнийг ингээд сургуультаа багшлаач гэж уураад өөрт нь хэлээд эндээ үлдчихээч гэд. Тэгэд үлдсэн Алиша оюутнуудад цахилгаан хэлхий болон шинжилгээ ухааны хичээлүүдийг бүр ингээд заадаг. Техникүүдэд лабораторийг нээж өгж исэн. Лабораторийн туршилтын тоног төхөөрөмжүүдийг нь өөрөө гартан хийж исэн. За одоо гартан хийж исэн гэдэг чинь бүтээж исэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Ийм оюутан байсан юм байлээ. За тэгээд ер нь коллеж бүрэн төгсөөгүй. Бүрэн төгсөөгүй. Одоо бид нар чинь төгсгөрөө нөгөө диплом авдаг штэ бакалаврын диплом тийм байхгүй гэсэн үг. За Алиша Грей 1865 онд телеграфийн шугамын төрөл бүрийн тусгаарлагчид автоматар дасан зогцдог. Өөрөө тохируулдаг телеграф релей гэдэг ийм зүйл зохион бүтээсэн юм байна. За. Тэгээ 1867 онд энэ бүтээлдээ зохиогчийн патент хэрэг авсан юм байна л да. За тэгвэл 4 жил энэ патент авснаасаа хойш 2 жилийн дараагаар Алиша Грей өөрийн хамтрагч Enos Barton гэдэг юм хүнтэй нийлээд Ohio мужийн Cleveland хотод Gray and Barton гэдэг юм компаниг энэ хоёр нийлээд үүсгэн байгуулж байгаа. За ер нь бол гар нийлж ажилладаг хоёр гэсэн үг тий. Тэгээд телеграфийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж эхэлсэн байгаа юм л да энэ хоёр нийлүүлэнгүүтэй. Нийлээд тэгсэн чинь тухайн цаг үеийн хамгийн зах зээлийн одоо хамгийн том магнат гэж хэлж байдаг аврах том Western Union Telegraph гэдэг юм компанид телеграфийн төхөөрөмжийг энэ хоёр нийлүүлэх болж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тухайн цаг үеийн хамгийн сайн компанид энэ хоёр л бүтээлээ ингэж нийлүүлээд хийж байгаа юм нийлүүлээд. Ер нь бол телеграф гэдгийг манайхан дээр үед бол цахилгаан гэж ярьдаг байсан. Одоо цахилгаан мэдээ гэж ярьдаг байсан шүү дээ. Дээр үед хотоос цахилгаан ирлээ гэвэл одоогоор бол мессеж шиг тий. Тэгээд ингээ холбооны газар дээр ингээд ийм цахилгаан ирлээ гэдэг. Цахилгаан ирлээ гэдэг нь хитгэн үг. Тэглээ инглиш шүү. Эхнэр чинь төрлөө. Би хагастай санд шүү. Тэгээд цахилгаан ирлээ гэж ярьдаг ус тэрийг. За дараа нь компаниасаа цахилгаан түгээх бизнесийг нь тусдан салгаад энэ хоёр одоо нөгөө компаниасаа бүр тусдан салгаад Gray Bar Electric Company гэдэг юм компанийг бүр тусдаа компани болгож зохион байгуулад Тэнгүүтээ энэ Алиша Грей гэдэг хүн өөрөө шинэ бүтээлүүдэд шалгаж турших зорилгоор Western Union-д ажилд орсон юм байна. Өөрөөр хэлбэл нөгөөнүүд байгуулсан компани нь тусдаа өөрөө харин тэр нөгөө хамгийн том тухайн үеийн зах зээлийн магнат гэдэг Western Union гэдэг газартаа ажилтнаар ажиллаж исэн гэсэн үг. Хөөе, өөрөө болохоор зохион бүтээгч хувьдаа компани. Хамгийн том компанид ажиллаад байдаг. Тий, тэнд одоо нөгөө туршилтыг зорилгоор гэсэн үг шүү дээ. 1870 онд Western Union Telegraph компани ерөнхий захирал Anson Steger гэдэг нөхөр ингэж байгаа. Gray and Barton компанид санхүүжилт хийгээд тий. За ингээд энэ компани хувьцаа эзэмшигч болоод ингээд төлөөлөл удирдах зөвлөлтөнд ороод ирж байгаа. Western Union Telegraph-ийн ерөнхий захирал. За ингээд нөгөө энэ Gray and Barton гэдэг компанийг Чикагогийн Highland Park-ийн ойролцоо нүүлгэж авчирсан. Одоогоор бол хотын төв рүү үнэтэй төв рүү авчирсан гэсэн үг. Тэгээд Грей дараа нь телеграф нөгөө цахилгаан мэдээний салбарт ашиг тусаа өгнө гэдэг ингээд шинэ бүтээлүүд дээр анхаарлаа хандуулад Gray and Barton гэдэг компанийнхаа ерөнхий инженерийн албан тушаалаа өөрөө орхисон.
Тэгээ ингээд нэгэнтээ ингээд үйлдвэрлэдэг юм тодорхой болсон учраас одоо бол энэ дээр шинэ юм зохион бүтээхгүй юм чинь. Би энэ худалдаан дээр бол байгаад хэрэггүй. Би зүгээр шинэ юм зохион бүтээгээд ингээд өөрийнх нь компани ерхий инженерийн албан тушаалаар орхисон. За ингээд Алиша Грэгийн шинэ бүтээлүүд болон патентын зардлыг Филадельфийн шүдний эмч доктор Самуэль Уайт гэдэг хүн санхүүжүүлсэн гинэ. За энэ одоо юу гэдгийг миний ойлгосноор шүү. Алиша Грэй гэдэг хүнээс санаачилсан шаазан хиймэл шүдийг үйлдвэрлэж баяжж исэн юм байна. Тэгэхээр магадгүй энэ шүдний эмч ингээ нөгөө хиймэл шүд үйлдвэрлэх тэр шаазангийнх нь одоо зохион бүтээхийг энэ болохоор Алиша Грэй хийж өгөөд тэгэнгუთ нөхөр тэрүүгээр нь баяжжсэн учраас буцаагаад ингээ нөгөө шүднийх нь иймэл шүдийг нь зохион бүтээж өгсөн Алиша Грэгийн одоо шинэ бүтээлд нь нөхөр санхүүжилт олгодог байсан юм байна. Магадгүй дахиад эндээс би ашиг олж болно гэж бодсон шүү. Тий. За ингээд доктор Уайт гэдэг энэ хүн Алиша Грэгийн тэр телефон утас гэдэг байгаа. За ер нь тэр Алиша Грэй тэгж хэлсэн байгаа. Чиний наадаг телефон утас гэдэг чи их найдваргүй маа. Ашиг олох хэсэг нь эргэлзээ тий. Бараг л чи найшаага ороод ирэх гэдэг юм уу? Хитрхи их өрсөлдөөнтэй тэнд ч хүн утас зохион бүтээгээл энд ч юм зохион бүтээгээд наадахтай чи ингээд олон зохион бүтээх зэрэг юм хийгээд байна. Өрсөлдөөн ихтэй ашиг багтаа юм аа. Харин тэр акустик телеграф систем гэдэг байгаа тэр чинь харин илүү ашиг олох юм биш үү? Илүү боломжийн бизнес юм биш үү? Тэрэн дээрээ чи жоох анхаарал хандуулаач гэсэн. Тэгээд акустик телеграф гэхээр цахилгаан мэдээгээр ямар нэгэн дуу хоолой дамжуулах. Одоо цахилгаан мэдээгээр бол үг дамжуулах биш. Ямар нэгэн дуу чимээ дамжуулна. Хай цэг хэлэх гэдэг шүү дээ. Ер нь бол тэрэн дээрээ жоох ажиллаач. Тэр чинь илүү юу юм биш үү дээ? Ирээдүйдээ мөнгө олох салбар юм биш үү гэсэн байна. За Улаанбаатар хотод 14 цаг 19 минут болж хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex компани, Apex Capital үнэт цаасны компани хамтран ажиллаж байгаа. За ер нь бол яг бид нар ингээд хөрөнгө оруулалт гэхээр ингээд нэг тийм нэх хол санагдаад байдаг. За ч гэдэг юу вэ? Өдрийнхээ зээлэнд тарлуулж яваа мань мэт те. Юу хөрөнгө оруулах, маруулах. Гэтэл хөрөнгө оруулалт хийх бол ганцхан ашиг олох биш. За эрсдлээ удирдах, мэдээлэл суурилсан шийдвэр гаргах гэдэг олон ийм чухал юунууд байна. Тэгээч дээрэс нь бид нэр одоо хаашаа мөнгө хөрөнгө оруулаад тэндээсээ яаж ашиг олох юм, тэр хөрөнгө оруулсан компани маань ашигтай ажиллах ч юм уу, гүү ч юм уу гэдгийг бид нар мэдэхгүй байж болно. Хэрвээ мэдэхгүй бол мэрэгчлийн хүмүүс танд зөвлөгөө өгöd та тэгээд хөрөнгө оруулж болно шүү. Та зүгээр л мөнгөө өгчөг таны өгсөн мөнгийг чинь яг үр дүндээ зөв зарцуулаад өгье л гэдэг байгаа шүү дээ. Тийм өсгөөд өгье гэсэн үг шүү дээ. За тэгвэл яагаад Apex Capital үнэт цаасны компани гэж вэ гэдэг асуулт гарч ирж штэ. Apex Capital үнэт цаасны компани нь хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг танд санхүүгийн зорилгоо тодорхойлох, эрсдлийг удирдах, өгөөжийг нэмэгдүүлэхэд туслана гэд. Өөрөөр хэлбэл бид нар ингээд зүгээр дур мэдээд ингээд нэг мөнгөө юмд хөрөнгө оруулсан чинь шатчул яах юм бэ тийм биз дээ. Тэгэхээр бид нарт яг ийм зорилго нь юу юм, хаашаа бие явах гэж байгаа, хідэн төргний ийм юу олох гэж байгаа, одоо өгөөж олох гэж байгаа, эрсдлээгээ би яаж удирдах юм, ер нь мөнгөө би яаж хуваах юм, өгөөжөө би яаж нэмэгдүүлэх юм гэх мэтчлэн энэ зүйлүүдэд туслана гэсэн. Энэ үнэт цаасны одоо капитал хөрөнгө оруулалтын зөвлөх гэдэг. Тэгэхээр энд мэрэгжлийн брокер буюу одоо таны мөнгийг хаашаа оруулвал ашигтай вэ? Таны мөнгийг яаж эргэлдүүлэх вэ гэдгийг энэ мэрэгжлийн шинжээч нар одоо танд зөвлөгөө өгнө шүү дээ. Та энэ компани одоо чинь ийм компани хувьцаа авчихаа. Одоо энэ компани хувьцааг аваад 3 юм уу 4 сар магадгүй 2 жил хадгалж агаад буцаагаа зар. Та 100 мянган төгрөгөөр хувьцаа аваад буцаагаа зарахтаа 300 мянган төгрөг болгоно ч гэдэг юм уу. Эсвэл энэ компани хувьцааг аваад бүр ингээ хадгалчих 10 жилийн дараа таны хүүхдүүдэд сая төгрөгөөр авсан хувьцаа чинь баг 10 сая төгрөг болно. Энэ зөвлөгөө өгдөг юм бай. Тэгээд банкнд мөнгө хадгалахаар нэгдүгээр хүмүүс хоёрын янзаар мөнгө хадгалдаг гин. Байр авдаг гин. Эсвэл банкнд хадгалдаг. Тэгэхээр банкнд хадгалахаар юу гэдэг гин? Нөгөө инфляцид идэгдээд ямар ч нэмэргүй одоо банкны нөгөө хүүний хадгаламжаас юу авдаг вэ? Татвар авдаг болсон. Тийм. Тэгээд инфляц өсгөдөд ирэхэд таны банкны хүү нэх өндөр ашигтай буухгүй. Байр болохоор байрны үн нэмэгддэг ч гэсэн та байрныхаа татварыг төлнө. Тийм. Тэгээд ирэхээр бас нэг тийм одоо мөнгө нь бол эргэлддэг хөрөнгө биш болчтой гинэ. Би энэ Apex Capital гэж байдгийг яг нөгөө ажилд орсныхоо дараахан мэдсэн л дээ. Тэгээд тэрнээс өмнө өөрөө дур мэдээд за ер нь ингэж нэг юм хөрөнгө оруулалт хийж олд юм байна гэд нэг юм дамжуулаад өөрөө нэг хэд хэдэн төрлийн хувьцаа аваад үзчихгүй юу? 100 200 мянга энтрээр. Тэгээ одоо ингээд яг ийм зориултын газар байдгийг сонсчоод би миний бүр инээ төрөөд идэг байхгүй. Би ингээд шатахтаа шатаад заримдаа ашигтай байсан. Гэтэл яг ингээд мэрэгжлийн Apex Capital гэдэг ч юм уу тийм байгууллага тандсан бол би мөнгөө тэгж өрн тараа хийхгүй л байсан байхгүй. Тийм зарим тэр түүхийг сонсохоор ёо бүрстэ нэг хатаахан бар юм биш үү? 15 20 жилийн өмнө одоо байнга өсөлттэй байдаг ийм хүнсний том компани хувьцааг авсан хүмүүс 300 400 баг 1000% бар өсөж ирсэн гэж байна. Тийм шүү дээ. Амар олон жил хадгалахаар нөгөө компани нь ингээд томроод идэм л да. Томрох тусмаа 100 төгрөгөөр авсан хувьцаа чинь 500
Тэгээ 1000 төгрөг болоод идэг. Тий, одоо миний хамгийн амжилттай 155 мянгаар авсан чи 655 мянга болсон байгаа л явдал юм да. Чи супер хөрөг оруулж юу? Йоо. Тэгээд тэгсэн 104 төгрөг оруулаа гэж. Гэх мэдчлээ ингээд нөгөө нэг яг зөв газар руугаа хандах хэрэгтэй юм байлээ шүү бид нэр. За хэлээд дэлгэрэнгүй мэдээллийг 75.75 тэгтэг гэсэн дугаараас авна. 75.75 тэгтэг. Манай нэвтрүүлэгтээ таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнэт цаасны компани хамтран ажиллаа. Apex Trader гэдэг ийм аппликейшн байна лээ. Энэ аппликейшнийг татаж болно. Apex CGM гэдэг сайт руу н ороод бас мэдээлэл авч болно. За тэгэлгүй яах вэ? За бид алдартай эрдэмтдийг танилцуулж байгаа. Тэгээ бид нар өнөөдөр Alicia Gray гэж одоо юу гэдэг телефон утасны аппарат зохион бүтээчээд патентаа алдсан гэж яригадаад байгаа. Энэ Атраматай түүхийн эзний талаар ярьж байна. За нөгөө нэг доктор White гэх хүн байгаа штэ тийм. Шүтний эмч. За энэ хүний захиалгаар 1870 онд Alicia Gray зочид буудал болон буудлын цахилгаан шатанд зориулсан юм зүү дохио бүхий холбооны төхөөрөмж зохион бүтээжээ. За энэ нь юу юм гэхээр ингэж байгаа юм байна л да. Буудлын ресепшн гэж хүн байгаа тийм үү? Лифтэн дотор бас нэг хүн байгаа ингээд хүн ирж штэ. Амар хүндтэй ингээд баян ч юм уу те нэг юм үйлчлүүлэгч ирж байна. Энэ хоёрыг хооронд нь холбож өгөх гээд байгаа юм байна л да. Гэхдээ энэ нөгөө нэг тийм яриа биш. Одоо бид нар шиг ингээд шууд хоорондоо яриа л ингэдэг юм штэ те. Гэрэл астдаг ч юм уу те эсвэл тиймэрхүү маягаар ингээд нэг лифтэнд хүн рүү эсвэл лифтнээс ресепшн руу энэ хоёрын хооронд нэг юм дохио дамжуулах төхөөрөмж хийх гээд байгаа. За 1870 шүү дээ. 1870 харин тий. За энийг ямар ч байсан ингээд энэ доктор White-ийн захиалгаар хийсэн гэсэн үг. За дараа нь Alicia Gray бичгийн машины ийм довчлууруудтай туудсан дээр мессеж хэвлэдэг микрофон принтер бүтээсэн. За хүн үг хэлэх юм бол тэрийг нь туудсан дээр хэвлэнэ гэсэн үг байхгүй юу? Амар лаг. Одоо бид нар ингээд нөгөө технологи хөгжөөд хай сэрэг гэхээр өгдөг чинь ингээд ойлгодог шүү дээ хэмнэлээ явахаа ажиллаад тэрэн шиг одоо ингээд тухайн үед буюу 155 жилийн өмнө хүн үг хэлэнгүүт тэрийг нь цаасан дээр ингэж бичдэг юм төхөөрөмжийг л хийх гэдсэн гэсэн үг. Тэгэхээр ер нь толгойн аягүй супер ажилтдаг хүн байсан байгаа. За дараа нь 1871 онд Чикаго хотод нөгөө нэг их төмөр гарсан шүү дээ тийм ээ. Тэгээ хотыг тэр чигт нь галтгай яаж байгаагаар захиргаа мэдээний бүх шугам болон дид бүтцийг сүрүүлсэн. Тийм учраас нөгөө хотын захиргаа Gray and Barton гэдэг компанид хандж байгаа. Одоо нөгөө хоёрын байгуулсан компанид хандж ийн гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ энд хандангуудаа хөлслөөд одоо хотын тэр нөгөө захиргаа мэдээний дид бүтцийг сэргээж өгөөч гэд ингээд танад мөнгө төлөё гэсэн байгаа юм л та. Тэгээ эн чинь өөрөөр хэлэх юм бол Gray and Barton гэдэг энэ компаниг бүр дээш нь шидчихэж байгаа гэсэн үг байна. Тийм шүү дээ. Супер захиалга орж ирж шүү дээ. Амар бүр хотоос нь орж ирж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгээд нэрийг нь болохоор за ингээд том компани болчихж байгаа. Тэгэнгүүтээ 1872 онд Western Union компани Gray and Barton гэдгийн 3-1-ийг нь худалдаж аваад за одоо нөгөө нэг өөрийнх нь ажиллаж исэн Western Union гэдэг том компанисэн шүү дээ. Энд чинь нөгөө нэг Alicia Gray-тэй хамтраад хийсэн байсан нэг компанисэн шүү дээ тий. Тэр компани 3-1-ийг нь худалдаад авчиж байгаа гэсэн үг байхгүй өөрийнх нь ажилладаг байсан компани нь. За ингэнгүүтээ нэрийг нь Chicago-гийн Western Electric Manufacturing гэдэг ийм нэрээр солиод за ингээ өөрчилчихэж байгаа. Тэгээ энэ үед болохоор Western Union-ы ард голлох хөрөнгө оруулагч нь Vanderbilt, JP Morgan зэрэг юм супер баячууд исэн юм. Йоо, супер хоёр нөхөр шүү дээ. Vanderbilt, JP Morgan хоёр. Тий, өөрөөр хэлбэл энэ хоёр супер баян хүн тэдний компани 3-2-ыг нь худалдаад авсан гэсэн үг байхгүй. 3-1-ийг нь шүү, 1-ийг нь худалдаад авчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр чинь ер нь бол ингээл санхүүгийн маш том баталгаатай болчихлоо гэсэн. Тий шүү дээ. Зүгээр ингээд тэр үе хамгийн том хоёр баян хүн хөрөнгө оруулчлаа гэдэг чинь миний компанид одоо чи бий байсан бол тий. Өстой зүгээр баталгаатай болчихсон компани бол ингээд 1874 онд 39 настай байсан Alicia Gray бие даасан судалгаа боловсруулалт хийхээр тэтгэвртэй гарлаа гэсэн юм байна. За ингээд тэтгэвртэй гарч байгаа. Олон өнгөт дамжуулагчаас бүрдсэн юм гармоник телеграфийн патент авах хүсэл гаргасан юм байна л та. За ингээд тэтгэвртэй гарчаад ер нь патентаар ингээд дагнаад за би ийм зохион бүтээсэн ингэж тэгж ингээд ингээд тэгсэн энэ дуу тус бүрийг ардаа телеграф түлхүүрээр хяндаг юм төхөөрөмж байсан юм байна. За ингээд 1874 оны 5-6 дугаар сард Нью-Йоркод Вашингтон DC хотод энэ хүү шинэ бүтээлийнхаа хэд хэдэн загварыг хүмүүст ингээд танилцуулж л дээ. За би ийм юм хийлээ шүү гэд. Юу яасан? Тэгээд энэ Alicia Gray болохоор Illinois мужийн Highland Parkт байдаг тэр Presbyterian сүмийн гишүүн Presbyterian гэдэг христийн шашны нэг урсгалын сүм л дээ. Тийм. Тэгээд тэр сүмдөө явдаг байсан. Тэгээд 1874 оны 12 дугаар сарын 29-нд Alicia Gray сүмд хөгжмийн аялгауг дамжуулах арга анх удаа олон нийтийн өмнө танилцуулжээ. Хөгжмийн одоо яг дуу авиг яаж алсад дамжуулах вэ гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо хөгжмийн авиг яаж дамжуулах арга анх сүмийнхэндээ анх ихлэ танилцуулсан юм байна. Өөрөөхөө явдаг сүмд. За энэ нь болохоор 2 октавын
төгөлдөр хуурын одоо гараар ажилдаг нэг ноутбукийн юм чичиргээд цахилгаан соронцон хэлхийг ашигладаг. Хамгийн эртний юм цахилгаан хөгжмийн зэмсгүүд энийг байсан гин. Тэгээ ингээд Алиша Грей дараачийн загваруудаа соронзон орон ашиглаад энгийн чанга яригчийг бүтээгээд тэр нь бүр илүү чанга дуурдаг болсон. Тэгэхээр ер нь бол одоо ингээд эхлээд бол текстээр цахилгаан мэдээ те ингээд хөөхд төрлөө гэдэг ийм текстээр ингээд цахилгаан мэдээ дамжуулдаг гэсэн бол одоо дуу хоолой буюу тий ингээд гармоник байдлаар ингээд алсад мэдээ дамжуулах гэдэг. За ингээд ер нь бол ингээд баг багаар сайжруулад байсан. 1900 онд Грей усан доорх дохионы төхөөрөмж дээр ажиллаж исэн. Тэгээд 1901 онд түүнийг нас орсны дараа албаны хүмүүс шинэ бүтээлийг нь Оберлин гэдэг коллежид нөхцсөн юм байна. Ажиллаж ажлыг нь тэгэнгүүтээ хэдэн жилийн дараа усан доорх дохиолын төхөөрөмжийг зохион бүтээгчээ гэж Оберлин коллежоос яг албаасаар хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл хийгээд баг ер нь бол үндсэндээ хийцэн байсан. Тэгээд нас орчингууд нь за одоо энэ хийсэн ажлыг бид нар учраар нь болохгүй нэ Оберлин гэдэг танай коллеж ингэ хий. Тэгээд нөгөө Оберлин коллеж нь угаасаа хийцэн байсан ажлыг нь эмхэтгээд патент авангуудаа патентын газар бол усан доорх дохиолын төхөөрөмжийг энэ Алиша Грей гэдэг хүн зохион бүтээсэн энэ зөв үү гэж хүлээн зөвшөөрсөн. За ингээд 1875 оны 1800 тэрнээс өмнө 1875 оны 7 сарын 27-нд Алиша Грей хөгжмийн аялгауг дамжуулах цахилгаан мэдээ гэдэг ийм одоо телеграф төхөөрөмж зохион бүтээсэн энэ бүтээгдэхүүнээр Америк нэгдсэн улсын патентын албанаас 166,095 гэдэг дугаартай патент авсан байсан. Тэгэд хөгжмийн аялгауг дамжуулах туршилтууд нь ингээд улам сайжраад, улам урагштай байгаад 1876 оны 2 сарын 15-нд Алиша Грей төгөлдөр хуурын гартаа нөгөө цахилгаан гармоник ийм телеграфийн патентыг Америк нэгдсэн улсад уулна авсан. Энд чинь гэхдээ нэг патент дээр ингээд нөгөө маргаа игээд авах зөндөл олон патенттэй юм шүү дээ. Зөндөл олон патенттэй. Тэгээ уусаа толгойн чамирлаг ажилладаг юм байна. За хоёулаа дэмжин ажиллагчаа танилцуулъя. За дэмжин ажиллагчаар зажил хож Orbit дэмжин ажиллаж байгаа. GS25-ын бүх салбараас Orbit болон Orbit Airways, за мөн Juicy Fruit, Experiment, за энэс гадна энэ бүхнүүдийг худалдаж авах юм бол GS25-ын кастер ингээд аппликейшн уншуулад 5 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хүртэл суглаанд оролцох хэрэгтэй болох юм гинэ. За ингээд 8 сар хүртэл таны бог худалдан авсан нэг эрх дахин суглаанд оролцоод байх боломжтой тул хэдэн чудаа бэлгийн хийсэн болох боломжтой шүү. 888831 гэдэг утсаар лавлаарай. 888831. Надад байгаа бохнууд нь шүү. Тийм. Тэгэл ингээл та GSS юу авах вэ? Тийм. Orbit авах вэ? Энэ Airwaves гэдгийг туршиж үзсэн гой бох үлээ. За ингээд нэвтрүүлгийн дэмжиг ажиллагчаар зажил хож Orbit. За нөгөө хөрөнгө оруулагч санхүүжүүлэгч Samuel White гэдэг нэг доктор байгаа шүү дээ тийм ээ. Шүдний эмч нь Алиша Грейг телефон утасны төсөл дээр битээ ажиллаа гэдэг ингээд нөгөө нэг дандаа өглөөд исэн шүү дээ тий. Тэгээ бүр ингээд эсэргүүцээдсэн байгаа сүултээ. Ингээд өглөөд яншаадсэн болохоор Алиша Грей 1876 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл дуу аваад дамжуулах шинэ бүтээлийнхээ талаар ерөөсө хинт ч хэлээгүй юм байна. Юу ч хэлээгүй. За ийм дээр ажиллаж байгаа шүү гэдэг хэлээгүй. Хинт ч хэлээгүй гэсэн. Энэ баасан гараг байсан гинэ. Харин энэ төхөөрөмжөөс түүнд үлдсэн цорын ганц нотлохоо гэх юм бол түүний тэр өдөр зурсан зураг юм байна. Өдөр зурсан ингээд. За Алиша Грей өөрийн хуулийн зөвлөх William Baldwin-ыг Америк нэгдсэн улсын патентын албаны газарт патентаа мэдүүлэхийн тулд жаахан анхааралтай байж захиалга бэлдэж өгөхийг хүссэн юм байна л да. Хуульчаасаа. Тэгсэн чинь энэхүү захиалга нь болохоор орон нутгийн патентын хүсэлжийг зураг тайлбар бүхий мэдүүлэхтэй уг нь. Гэтэ шалгаж өгнө үү гэсэн юм хүсэлтгүй байсан гинэ. Тийм учраас патентын өргөдлөж патентын захиалга гэж яриад байгаа байхгүй юу? Энэ өөр чинь тустай юм байна шүү дээ. Хоёр өөр юм байна. Харин хоёр өөр юм байна. Тэгэд өргөдөл гэхээрээ шалгаж өгнө үү гэсэн юм байх хэрэгтэй юм байна. Одоо өргөдөл нь хүсэлт гэсэн үг шүү дээ, тий. Захиалга нь болохоор зүгээр ингээд патентынхаа зургийг тайлбар тань ингээд хүчдэг юм байна. Алиша Грей 1876 оны 2 дугаар сарын 11-нд шингэн дамжуулагчийн зургийг зурсан. 2 дугаар сарын 14-нд патентын захиалга дээр гарын үсэг зураад натратаар баталгаажуулсан байгаа байхгүй юу? Тэгээ захиалгыг нь William Baldwin гэдэг тэр нөгөө нэг Америк хуулийн зөвлөх нь Америк нэгдсэн улсын патентын албанд ингээд авчиж өгсөн байгаа юм. Тэр нөгөө нэг шалгана гэдэг байгаа нь болохоор одоо ч гэсэн яг ийм юм бэлээ. Би ийм юм бүтээчлээ. Минийхтэй ижилхэн патент байна уу гэж шалгуулдаг юм байна. Тэгээд шалгуулад ингээд тавцвал танаас өмнө одоо ийм ижилхэн утгатай ийм патент бүртгүүлсэн байна гэвэл за тэгвэл юугаараа өөр юм бэ гэдэг юм. Шалгуулад байхгүй бол таны патентыг бүртгэж авлаа. Гэдгийг гэсэн шүү дээ. Тэгвэл эн чинь нөгөө нэг сая хуульч дээрээ өргөдөл бичээд үг гэсэн чинь тэр зүгээр хүсэлт болж таарсан байна. Захиалга болоод таарсан байна тий. Тийм байна. Тэгээд яг тэр өглөө
Александр Грэхэм Белл одоо бол хүн болгон утасны аппаратыг Александр Грэхэм Белл зохиосон гэж үздэг тийм. Александр Грэхэм Беллийн өмгөөлөгч Беллийн патентын өргөдлийг өгсөн байна. Тэгэхээр телефон утас зохиосон хоёр хүн ядчихт яхаараа чим яг нэг өдөр хоёлаа патент авч бид хоёр ингээд юуны телефон утасны аппарат зохиочлоо гэд ингээд патент өгсөн байна. Патентын мэдүүлэг өгсөн. Тэгээд Грей түүний патентын захиалга нь Беллийн өргөдөл гаргахаас хэдхэн цагийн өмнө патентын албанд очсон гэж үзсэн гэж. Алиша Грей болохоор Грэхэм Белл надаас хойно ингээд юугаа өгсөн штэ. За юуны телефон утас ингээд зохиочлоо гэдэг патентын хүсэлтэд надаас хэдэн цагийн хойно өгсөн гэдэг. Тэгсэн чинь патентын албанд очсон гэж үзэж байгаа ч гэсэн өргөдөл нь болохоор төрүүлж ирсэн гэдэг. Тэгэхдээ өргөдөл нь Александр Грэхэм Беллийн өргөдөл нь төрүүлээд ирсэн байсан. Хүүдий. Гэт ингээд чи маргаантай юм байна. Хоёлаа дундаасаа нэг юм зохиочлоо гэж бодоход хоёр чинь жоохон хинамгаа очихгүй. Хэмэтгэв. Бүр амар нарийн юм байна. Хинэн төрүүлж одоо очиж өргөдлөө өгсөн. Тэр нь бүртгүүл төрүүлж очснороо бүртгэлээр авд юм байна. Тий. Тэгээ ингээд нэг Вашингтон DC дэх Беллийн өмгөөлөгчд Александр Грэхэм Беллийн патентын өргөдлийг Их Британд анх мэдүүлэх хүртэл Америкийн нэгдсэн улсад гаргахгүй байх юм зааврын дагуу хэдэн сарын турш хүлээж ийсэн гэж дараа нь мэдгдсэн. Яагаад одоо бүр хэдэн сарын өмнө уг нь энэ Александр Грэхэм Белл утасныхаа телефон зохиоцсон гэд патент авчиж болох байсан. Яагаад хүлээсэн юм бэ гэсэн чинь эхлээд Британд мэдүүлгээ өгч зөвшөөрүүлчихэд дараа нь Америкт өгөхгүй түлээгээдсэн юм аа гэсэн. За тухайн үед бол Британд яагаад патентжуулахад хүлээдэг байсан бэ гэхээр өөр газар нээгдээгүй патентэнд л Британд патент олгодог. Ямар баалга юм. Тий. Тэгэхээр чимшиг зөв. Тэгэхээр тэр чинь ингээ шалгадаг юм байна л да. Тэгээд Британд бол патентын албанд ингээ нөгөө захиалга өгчөөд Америкт ингээ нөгөө юу яагаагүй хүлээж исэн. Тэгээд патентын албанд захиалга эсвэл өргөдөл гаргахаас өмнө тэр Грэхэм Беллийн өмгөөлөгч 2 сарын 14-ний даваа гарагийн өглөө эрт ийм мэдүүлэх Грэгийн патентын захиалганд шингэн дамжуулагчийн тухай санаа байгааг олж мэдсэн гэж байгаа байхгүй. За. Тий. Тэгээд Беллийн төсөлд шингэн дамжуулагч болон хувьсах эсэргүүцлийн тухай тодорхойлсон 7 өгүүлбэр нэмээд оруулсан гэж байгаа. Эндээс бүх хэрэг явдал гараад байгаа байхгүй. Александр Грэхэм Белл одоо хүндрэлтийн түүхэнд телефон утас зохиосон гэж ярьдаг. Тий, патентыг нь авцсан аль байсан. Тэгсэн чинь одоо энэ түүхээр бол Александр Грэхэм Белл ингээд патентыг өгөх гээд мэдүүлгээ өгөх гээд патентын газар хуулийн зөвлөх нь ирсэн чинь тэрнээс өмнө Алиша Грей гэдэг зохион бүтээгч телефон утасны аппарат гэд зохион бүтээгээд патентын мэдүүлэг өгсөн байсан. Тэгэн гут танилтлаа ашиглаад нөгөө патентын мэдүүлэг дээр нь ингэж ажиллана гэдэг ингээд заавар байгаа шүү дээ. Тэр зааварыг нь харсан чинь тэрэн дотор шингэн дамжуулагчийн тухай санаа байсан гинэ. Тэгэн гут тэр санааг нь аваад буцаад нөгөө нэг Александр Грэхэм Беллийн нөгөө нэг патент өгсөж байгаа патентэн дээр нэмээд тэр санааг нэмээд баяжуулаад 7 өгүүлбэр нэмээд бичсэн. Тэгэн гутаа маргалдахдаа юу чи бид нар танаас өмнө өгсөө. Танах төрүүлж өгсөн тэр Алиша тэр нөгөө нэг Грей гэдэг байгаа нөхрийн юу ч юм бол наадах ч юм бол зүгээр хүсэлтэйсэн. Өргөдөл байгаагүй. Тэгсэн мөртлөө хүсэлтээс нь аваачаад хуулаад тий өөрөөр нэмээд баяжуулаад тэгээд тэрийг бүр яг бүхэл бүтэн өргөдөл болгоод өгсөн. Ингээд хүсэлт өргөдөл хоёрынх нь. Тэгэхээр хүсэлтээрээ бол Алиша Грей төрүүлж өгсөн. Албан ёсны өргөдлөөрөө бол Александр Грэхэм Белл өгсөн ч болж юм шиг. Харин тэгээд одоо албан ёсны хооронд баг авах юм аа да. Хэмэтгэв харин тий. Тийм тэгээд ер нь бол одоо энэ хуульчийн туслах төслийг дууссан патентын мэдүүлэг болгоод хуулбарлан авсны дараа Беллийн Александр Грэхэм Беллийн өмгөөлөгч тэр Алиша Грейгийн патентын захиалгыг түүний өмгөөлөгч нь патентын албанд хүргүүлснээс хойш хэдэн цагийн дараа буюу даваа гарагийн үдээс өмнөдөө багтаж бэлэн болсон патентын мэдүүлгийн патентын албанд түлээлгэж өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь яг ингээд Беллийн өмгөөлөгч патентын албаны бичиг хэргийн ажилтнанд хандаад өөрийнхөө үйлчлүүлэгчийн өргөдлийг нэн даруй бүртгэж даваа гарагт багтан шалгуулагч нарт гардуулж өгөхийг хүссэн. Ингэснээр Белл эхлээд мэдүүлгээ өгсөн гэж мэтгэлцэх боломжтой болж байгаа. Баларсан юм а да. Хэцүү ч юм. Харин тий. За Белл энэ үед Бостонд байсан юм байна л да. За. Тэгээд өргөдлийг нь өгсөн гэдгийг бүр мэдээчгүй юм байна. Өөрөө штэ Бостондоос ерөөсөн мэдээгүй. Тэгээ 5 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 19-нд Беллийн мэдүүлэг болон Грэгийн патентын захиалгыг хүлээн авсан патентын шинжээч Zenas Fix Wilbur гэдэг юм хүн байгаа. За. Энэ хүн Беллийн мэдүүлэг нь Грэгийн захиалгад дурдсантай яг ижил хувьсах эсэргүүцлийн шин чанартай болохыг анзаарсан байгаа байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл хоёр адилхан юм хоёр юм хүсэлт мэдүүлэг гэдэг юм ороод ирлээ. Харсан чинь хооронд нь дунд нь яг ижилхэн зүйл байгаадсан байгаа байхгүй юу? За ингээд энэ хүн яасан гэхээр Zenas Wilbur гэдэг хүн Беллийн өргөдлийг 90 хоногоор төтгөлзүүлсэн. За.
За ингээд грейд патентын захиалга биш, патентын өргөдлөө гаргах хугацаа олгож өгсөн. За. Хоёуланд нь хугацаа өгж байгаа гэсэн үг. За тэгээд хичнээн нөгөө грейд ингээд нөгөө төгтгөлзүүлж байгаа гэсэн шүү дээ. Энэ бэлд ч гэсэндээ мөн яг ингээд цаг хугацаа очиж өгч байгаа юм байл л дээ. Яагаад цаг хугацаа хожиж өгж байгаа юм гэхээр ингэж байгаа. Захиргаангүйдлийн эрчим хэлхийг таслахгүйгээр өөрчлөх тухай дурдсан нөгөө грейгийн өмнөх патентын мэдүүлэгт байна шүү дээ. Тэнд хамааралгүй гэдгийг нотлохын тулд нэхэмжлэлтэй нэмэлт өөрчлөлт оруулах хугацааг нь өгсөн байгаа байхгүй юу? Нэг талд. За тэнгууд нөгөө талд болохоор та энэ хүсэл төвшөө өргөдлөө бичээд иргээд хоёулаа нийжилдэгч боломж олгосон байна шүү дээ. За хэрэг энэ бэл өөрөө зохиосон юм бол ямар нэгэн зүйл нь өөр байх юм бол за түнд ч гэсэн боломж олгож байгаа хэрэг л гэж үзэж байгаа юм билээ л дээ. Хэрвээ бэл энэ зүйлийг грейгээс өмнө зохион бүтээсэн гэдгийг нотолж чадахгүй бол чадахгүй шүү. Бэл нотлох баримтаа ирүүлэх хүртэл бэлийн өргөдлийг хойшлуулж ийна гэсэн үг. Хоёр талд нь хоёуланд нь л яг ийм хугацаа олгож байгаа гэсэн үг л дээ. Тэгээд телефон зохиосон гэгдээд байгаа Александр Грэхэм Бэйлийн өмгөөлөгч Бостонд байсан Бэйлийг Вашингтонд хүрээд ирээч гэж дуудсан байна. За ингээд Александр Грэхэм Бэйл 2 дугаар сарын 26-нд Америкийн нийслэлд DC-д ирээд эхлээд өмгөөлөгч хуульч нартайгаа уулзаад дараа нь тэр нөгөө патентын шалгагч Wilbur гэдэг хүн дээр очсон байгаа. Патентын газар. За тэгсэн Wilbur гэдэг тэр патент шалгагч хүн болохоор хэлсэн. Алиша Грей гэж хүний патентын захиалга нь шингэн дамжуулагчтай байсан гэд таны патентын өргөдөл дээр шингэн мөнгөн ус ашигладаг гэж тодорхойлсон байсан. Тэрийг нотлох баримт байна уу? Та хоёрын ижлэхэн болох гээд байна гэсэн. Тэгсэн хариуд нь Александр Грэхэм Бэйл жилийн өмнө мөнгөн ус ашиглаад ингээд хэлхийг салгаж байсан аргаа бол дурдсан патентын өргөдлөө би айл хэдийн уул нь өгсөн байсан та. Өгсөн штэ гэж хэлсэн. Тэгэд мөнгөн ус ашиглах арга нь утасны дамжуулагч дээр ажиллахгүй байсан ч гэсэн шалгагч энэ баримтыг хүлээн зөвшөөрсөн. Жилийн өмнө та одоо юу гэдэг энэ мөнгөн ус ашиглаад телефон утас одоо юу гэдэг нэг салгаж нийлүүлэх ийм процессын ийм юмыг ажиллах арга барилаа та өгч ирсэн юм байна. Энэ нэр үнэн байна. Ингээд 2 сарын 29-нд Александр Грэхэм Бэйлийн өмгөөлөгч Бэйлийн өргөдлийг өөрчлөөд за бүтээл нь Алиша Грейгийн захиалга болон өмнөх патентын хүсэлтээс ийм зүйлээрээ ялгаатай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулаад тэг материалаа дахиад патентын албанд өгсөн. 2 сарын 29-нд. Ингээд 3 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 3-нд Зенас Wilbur гэдэг тэр патентын албаны хүн Александр Грэхэм Бэйлийн өргөдлийг хүлээн зөвшөөрөөд 1876 оны 3 дугаар сарын 7-нд 174,465 дугаартай Америк нэгдсэн улсын патент олгосноо хэвлэл зарласан. Ингээд Александр Грэхэм Бэйл ялцж байгаа байхгүй. Тий, патент аваад буюу юуг телефон утасны аппаратыг Александр Грэхэм Бэйл аль биесээр зохиосон гэдэг патент авч байгаа. Бэйл Бостонд буцаж ирээд Александр Грэхэм Бэйл Бостон хотод ирээд 3 дугаар сарын 9-нд ажлаа үргэлжлүүлэн хийгээд лабораторийн дээвэр дээрээ Алиша Грейгийн захиалга дээр үзүүлсэнтэй тун төстэй шингэн дамжуулагчийг толгойг нь доош харуулж зурсан гэдэг. Энийг бол би нэг инженер өвчтөөр сайн ойлгохгүй. Тий. Ямар ч байсан ер нь бол Александр Грэхэм Бэйл ингээд жоохон маргааны учир шалтгаантай юм байна. Гэхдээ яалтчгүй л өхлийн зөвшөөрөөд энэ дээр патентын албан бол Александр Грэхэм Бэйл төгсөл юм байна. Гэтэ одоо бүр гоё юм болсон заяа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулж Vibe of the Day гэсэн үрэтээр Vibe зондоо хамтран ажиллаж байна. За энэ юуны Vitafitin ундаа тэгээд Vitafitin ундаа үний хувьд ч гэсэн маш боломжийн 330 грамтай ундаа 1100 юм байна лээ. Тий тэгээд дотор олон амт сонирхолтой амт байгаа. Red fruit буюу улаан жимстэй байна. Коло байлаа. Яг Монгол коло гэсэн үг чинь одоо. Тий тэгээд лимонтай, оранжтай, цитрусийн төрөлтэй ийм 5 нэр төрөлтэй ийм Vibes of the Day гэдэг ийм ундаа байна. Vibes гэдэг ундаа. Цитрусийн төрөлтэй нь үнэхээр гоё содан амттай байдаг. Яг ингээд нэг юм нилгон юм уумаар хүмүүс идэг ч тийм нэг жоохон эсгэлийн юм уучмаар айгуугаа амттай юм билээ тий. Манай нөхөр ер нь өдрөө алган гастай ундаа уучих гэдэг. Би болиулах гэж чадахгүй. Тэгээд дэлгүүр орохоор дандаа гастай ундаа захтай. Тэгээд сүүлийн үед яг нэг эн чинь манай үндэсний үйлдвэрлэл шүү дээ. Тэгээд юугаа Vitafitin сонгож авч өгöd байгаа. Айгуу айтайхан гоё амттай юм гэсэн. Тэгсэн чинь харин явж яваад өөрөө энэ цитрусийн төрөлтөд нь орчих юм да. Тэр Vibes гэдэг байгаа чи одоо ер нь бол тухайн өдрийн одоо яг одоогийн байд бидний мэдрэмж юм байл шүү дээ. Тэ Vibe гэдэг байгаа. Тэ Vibes мэдрэмж. Тэгээ ингээд заримдаа ингээд нэг юм нялуу юм уумаар байна. Их мах идсэн үе. Заримдаа нялуу юм уумаар харин ч гоё сингэнс нэг эсгэлийн юм уумаар. Тэгээ нэг хүүхдүүд яг тэр ингээд Vibes-аараа буюу тухайн өдрийнхөө мэдрэмжээр ямар ундаа уумаар тэрүүгээрээ болд юм биш үү? Бараг ямар өөрт нь ямар одоо мэдрэмж төрж байгаагаа илэрхийлэхийн тулд хин нэгэн дотны хүндээ энэ ундааг авчиж өгöd байгаа тохиолдол бас байгаа гэсэн шүү. Одоо жишээлбэл red fruit гэдэг чинь ийм гоё улаан хайрцаглийн илэрхийлэл өнгө штэ тий. Тэгэхээр ингээд одоо сэтгэлтэй охиныхоо урд нь ингээд нэг ийм red fruit аваачаа тавьчихдаг ч юм уу тий. Сүүлийн үеийн одоо ингээд хүүхдүүд ийм судалгаа гарсан гин. Дээр үеийн хүмүүс шиг
насаараа нэг юм дуртай байх магадлал маш бага болсон. Яг л сонголт нь олон болсон. Тийм учраас одоо чинь би ганцхан кола уудаг бол биш. Өнөөдөр би кола уумааргүй байна. Өнөөдөр Red Fruit Vibes уумаар байна. Эсвэл өнөөдөр би нэр оранж уумаар байна. Тэрнээс бид нар шиг ингээл насаараа би кола дуртай колагоо л уудаг гэхгүй. За Vitafit Group-ийн ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд борлуулалтын албаны дугаар нь 8888 2034 гэсэн утасны дугаар. Facebook-ээс Vitafit Group гоё брэнд гэ хайчих юм бол аль биесны хуудас нь гараад ирнэ. Бүх сүлжээ дэлгүүр худалдааны цэгүүдээр худалдаалагдаж байгаа. Жижигхэн савлгаатай нь буюу тэр нөгөө нэг 330 мл-тэй ерөөсөө 1100 төгрөг хэлээ шүү дээ. За баярлалаа. За бид эрдэмтдийг танилцуулъя гэдэг булангаараа за өөрийнхөө патентийг алдарт эрдэмтэн зохион бүтээгч Александр Грэхэм Бэлд алдсан ийм Алиша Грей гэдэг зохион бүтээгч инженерийн тухай ярьж байгаа. Би буруу санаагүй энэ Александр Бэл гэдэг хүн чинь ингэж ярьдаг. Яг утсыг зохион бүтээсэн түүхэн гэдэг юм бол ингэдэг. Ээж нь илүү, эхнэр нь илүү юутай хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд түүндээ зориулж утсыг юу гэдэг телефон утсыг зохиосон гэж ярьдаг шүү дээ. За тий. Тэгсэн чинь тэр яриан дээр болохоор хамгийн ихний харилцаа яриаг нь ээжтэйгээ ч илүү эхнэртэйгээ илүү тэр нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хийсэн гэдэг байхгүй юу? За тэгвэл одоо ингэ Бэл өөрийнх нь туслах нөгөө Ватсонтай хамтраад 1876 оны 3 дугаар сарын 10-нд шингэн дамжуулагчийн загварыг бүтээж туршиж үзэнгүүтээ ноён Ватсон нааширда би тантай уулзмаар байна гэж уцаар ирсэн байгаа байхгүй юу? За. Тэгэхээр энэ нөгөө Mr. Watson come here I want to see you гэдэг энэ яриа бол дэлхийн анхны телефон утасны яриа гэж түүхэнд бүртгэгдсэн байт юм байна. Тэгэхээр нөгөө ойлголт хоёр өөр янз зовхон нь шүү дээ. Энэ дээр болохоор бичснээр болохоор нөгөө туслах Watson руугаа залгасан. Нөгөөх нь болохоор тэр нөгөө болчингууд нь юу руугаа ярьсан гэдэг. Тэр ингээ нэг юм уянгийн түүхээ би тэр жах эргэлцдэг. Хит ингээ нөгөө зүгээр л хүмүүсийн сэтгэл хөдлөх гээд худлаа жахан уянгийн түүхүүд явдгаа. Амар гоё уянгийн түүхүүд тий. Тэгэл нөгөө тим их нэртэйгээ эсвэл тим ээжтэйгээ ингэж ярьчаа гингүүт нь нэр бас энийг бүр амар дээвэргэх юм. Тэгсэн байж магадгүй л юм. За Александр Бэлийн дэвтрийг 1976 онд Америкийн нэгдсэн улсын Конгрессийн номын санд бэлгэлснээр дэвтэр дээрх зураг төсөл олон нийтэд ил болсон юм байна л да. Тэгээ хэдийгээр шингэн дамжуулагчийн загвар нь Алиша Грейхиндээ тун төстэй байсан нь Бэлийн телефон утасны технологиг хулгайлсан гэж буруутгагдчихсэн ч гэсэндээ Конгрессийн номын сангийн баримт бичигт Бэл 3 жилийн турш маш олон удаагийн үйлдэлээр телеграф болон бусад туршилтуудаа шингэн дамжуулагчийг өргөн ашиглаж ирснийг дэвтэр дээр нь нотолж харуулдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө л шууд аваад ингээд нийтлээд ингэсэн юм биш 3 жилийн турш энэ хүн оролдлого хийжсэн гэдгийг. Тэгэхээр Алиша Грейгээс бол хулгайлаагүй юм болж таарж байгаа. За мөн 1875 оны 4-р сард Грейгийн санааг хулгайлагдахаас бүтэн 10 сарын өмнө Америк нэгдсэн улсын патентын газар Александр Бэлд 161739 дугаартай анхдагч факсing машины патентийг олгосон байт юм байна. За. Тэгэд түүнийг нь автограф, телеграф гэж нэрлэсэн байна л да. Тэгээд энэ факсing машины патентийн зурагт шингэн дамжуулагч байдаг гинэ. Тэгэхээр энэ хоёр ч нөгөө шингэн дамжуулагч гэл нэг төрөний бүтээл дээр ингээл байсан байгаагүйгээл би бинээс хулгайлаагүй гэдсэн шүү дээ. Тэгвэл бүр айл 10 сарын өмнө авсан патент дээр нь тэр нөгөө шингэн дамжуулагч нь байдаг юм байна. За 1876 оны 3 сарын дараа Бэл Ватсон нар цахилгаан соронзон ашиглаад телефон утсыг сайжруулахад анхаарлаа хандуулж олон нийтэд үзүүлэх болон арилжааны зориулалтаар Грейгийн шингэн дамжуулагчийг дахиж хизээч ашиглаж байгаагүй. За ингээд Алиша Грей патентын цахилгаа тэгээд ер нь бол хөөцлөлгөө орхисон. Ер нь Александр Грэхэм Бэлд алдчихгуудаа тэгэл ер нь хайцсан юм байна нөхөр. Тий. Тэгэхдээ 1877 оны сүүлээр Алиша Грей патентын захиалга биш шинэ бүтээлийн патент авах ийм хүсэлт гаргасан. За патентын газар Алиша Грей 1876 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн патентын захиалгадаа дурдсанчлан хувьсах эсэргүүцэлтэй шинэ бүтээлийг анх санаачлаад ил болгосон нь эргэлзээгүй боловч бусад хүмүүс шинэ бүтээл нь ашиг тусдайг харуулах хүртэл дуусгар болох арга хэмжээ аваагүй нь ямар ч тохиолдолд түүний патент эзэмших эрхийг авч үзэх эрхийг нь хаана гэж тодорхойлсон гинэ. Тэгээд 2 жилийн маргааны дараа Александр Грэхэм Бэл шинэ бүтээлийн эрхийг авсан. За үүний үр дүнд одоо хүртэл телефон утасны зохион бүтээгчвэл Александр Грэхэм Бэл гэж хүн байна гэж. За одоо сонирхолтой. Энэ үйл явдлаас 10 жилийн дараа заяа 1886 онд патентын байцаагч Зенос Уилбер гэдэг нэг хүний түрүү хэлсэн шүү дээ. За түрүү нэг бүртгэж авсан. Тийм бүртгэж авсан. Энэ хоёрыг хоёулангийн нөгөө нэг хугацаа өгөөд явуулчихдаг юм байна.
Зенас Вилбер би тэр үед ухаангүй аригчин бас Бэйлийн өмгөөлөгч байсан Марселиус Бэйли гэж нөхөрт их хэмжээний өртөө байсан гэж өөр ярьсан. Хүү. За 10 жилийн дараа. 10 жилийн дараа 1886-д. Тэгсэн Марселиус Бэйли болохоор Зенас Вилбертэй иргэний дайнд хамт алба хааж исэн юм хүн юм байл та. Өөрөөр хэлбэл энэ хоёр эртний танилуд байсан. Одоо манайхаар бол нэг онжав гэж ярьдаг. Хамт зэрэгт алба хааж исэн. Тийм. Ингээ Вилбер хэлэхдээ би патентын албаны дөрвийг зөрчөөд Грегийн өгсөн патентын захиалгыг Бэйлид үзүүлсэн. За. Тэгээд мөн Бэйлиг ирэхэд түүнд патентын захиалгыг үзүүлсэн бөгөөд Бэйл түүнд $100 өгсөн. Чаавасаа. Амар агааз. За. Тэгээд 1876 оны $100 гэдэг чи одоо юу юм бэ? Бараг одоогийнхоор бол $3000 аахгүй юу? Их мөнгө. Их мөнгө. Хойд их мөнгө. За. Тэгээ энэ чин дээрээс нь ухаангүй аригчийн их хэмжээний өртөө хүний хувьд бол $3000 гэдэг чи бол амар их мөнгө штеп. Тэгээ ингэсэн байгаа. Гэвч нэг Бэл Вилбертэй ярилцсаныгаа бид зөвхөн патентын талаар ерөнхий ойлголт ярьсан гэж баталсан юм байна ууг нь. Гэхдээ грейд бичсэн загталтаа болохоор ингэсэн байгаа. Техникийн зарим нарийн ширийн зүйлийг мэдэж авсан гэдгээ загтлаараа хүлэвшүүрсэн. Бүр одоо нэг өрсөлд өчтөө буюу Алиша Грей загталцсан юм байна тий. Грейхан Бэл. За. Тийм. Тэгээд Вилберийн энэ мэдүүлэг нь түүний өмнөх ярьсан яриануудтай зөрчилдөөдсөн. Тэгээд тэгэхээр нь аль нь үнэн болохыг батлахад хэцүү болчихж байгаа шүү дээ. За. Мөн Pan Electric компани өмгөөлөгч нар Вилберийн энэ мэдүүлгийг гаргаж ирээд Бэйлийн эсрэг ашиглан патентыг нь хүчингүй болох гэж оролцсон юм байна уг нь тухайд. Өөрөлдвөл наа чи ингээд хахуулт автагдаад ингээд патентыг олгоцсон байж тээ наадха болиулаач гэдэг юм хүсэл тавьсан гэсэн. Гэтэл дараа нь энэ патентыг цуцлуулахаар Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурор Август Гарланд болон Конгрессийн хэд хэдэн гишүүн авилга өгсөн тогтоогдож исэн байгаа байхгүй бас. Тэгэхээр энэ авилгаас хамааралтайгаар юм болсон гэсэн үг. Патентыг нь цуцлуулчих юм бол уг нь бол тэр нөгөө телефон аппаратыг нь олон тоогоор үйлдвэрлээд ашиг олох гэдэг шүү дээ тий. Хэрвээ цуцлуулж амжихгүй патентын төлбөр дунжих гэдэг учраас энийг нь цуцлуулах талаар бас ингээд олон хүмүүс хөөцөлдөж исэн байгаа байхгүй. Энэ Александр Грэхэм Беллийн зохион бүтээсэн тэр нөгөө телефон машины патентыг 1888 онд өмгөөлөгч Лисандр Хил гэж хүн бас дахиад цуцлуулахаар маргаа үсгэсэн. За наад Александр Грэхэм Бэл чинь яг үнэндээ тэр телефон утасны аппаратыг зохион бүтээсэн анхны зохион бүтээсэн хүн бол бишээ гэдээ дахиад маргаа үсгэсэн. Тэгээд Александр Бэл өмгөөлөгч нь Поллок гэж хүмүүс Алиша Грегийн шингэнт микрофоны загвартай төстэй өөр загварыг тодорхойлсон ийм 7 өгүүлбэр бүхий гар бичмэл ийм захын тэмдэглэлийг Александр Грэхэм Бэлийн өргөдөлд нэмж оруулахыг зөвшөөрсөн гэж тэр Вилбрийг буруутгаад идэм байна лээ. Тэгээ буруутгаад идэг. Гэхдээ ер нь бол яг ингээд энэ нэмэлт тэмдэглэлийг болохоор тэр нэг Александр Грэхэм Бэлийн өмнөх ноорог дээр нь нэмсэн ингээд ер нь бол жаахан маргаан жаахан төвхтэй. Гэхдээ энэ ингээд нэг тийм яг ингээд нэг юм шууд одоо юу гэдэм тэр Александр Грэхэм Бэлийн буруу эсвэл зөв гэж хэлэхэд айгүй хэцүү юм байна. Нэрээ тэр гол бантан гутгсан хүн нь тэр нөгөө нэг патентын албаны Вилбер гэдэг нөхөр юм шиг байна. Харин тэр чинь тэгээд хамгийн гол нь 10 жилийн дараа ингэж юугаа одоо юу гэдэг авилга авснаа хүлээмжшүүлдэг айгүй сонирн байгаа даа. Тийм. Гэтэ тэр яг үнэхээр авилга авсан уугүй юу гэдэг бас хэцүү. Тэгээд ер нь бол гол маргааныг хоёр зохион бүтээгч одоо юу гэдгийг ингээд нэг тийм хийгээгүй тэр патентын мэдүүлгийг хүлээж авдаг патентын газрын ажилтан л маргаан тарьсан юм байна. За гэхдээ ямар ч бас нэвтрүүлгийн төгсөлт хэлэхэд энэ Александр өнөөдөр бидний ярьж байгаа Алиша Грей гэдэг хүн бол ганц энэ нөгөө нэг патентээс болоод тэр чигтээ дампуураад ингээд нэг юм аригчин болоод хэцүү амьдэрсэн хүн бол биш юм бэлээ. 1887 онд Грей телеграфын системээр дамжуулаад гар бичмлийг алсаас дамжуулах төхөөрөмжийг зохион бүтээсэн гэж байгаа байхгүй юу? Энэ нь бол анхны факсийн машин болсон. За ингээд нэр дээрээ хэд хэдэн патент авч агаад 1888 онд National Telegraph Company гэдэг юм компаниг байгуулад энэ компанид дахиад өөр олон жижиг компаниудыг нийтгэж жагаад бүр Telegraph Corporation гэдэг юм бүр том корпорац байгуулж байгаа. Тэгсэн чинь энэ корпорацийг нь 1900 онд одоо бидний сайн мэддэг нөгөө Xerox компани худалдаж авч үйл ажиллагааг нь өргөжүүлсэн юм билээ. За. Xerox-ийн эхлэл нь баг Алиша Грей гэдэг энэ хүний компанитай холбоотой л болоо. Холбоотой гэсэн тий. Тэгээ ер нь бол нөгөө нэг юм хичнээн энэ удаагийн одоо патент телефон утасны патентаа төхөөрөмжийн патентаа алдсан ч гэсэндээ маш олон зүйлийг зохион бүтээсэн учраас тэрнийхээ хэрээр боломжийн сайхан явсан бизнес нь ч гэсэндээ амжилттай байсан нэг тийм дутагчд гачигдаад тах зүйлгүйгээр л нас орсон юм хүн юм бэлээ. Алиша Грей гэж энэ эрдэмтэн зохион бүтээгч инженер 1901 оны 1-р сарын 21-нд 65 наснда Массачусетсын Ньютонвилл хотод зүрхний шигдээсээр нас барсан. Тийм бай. Тэгээд нэрээ ингээ харж чи зүгээр нэг тийм амар иннээс болоод ингээл хамаг амьдрал нь хэцүүдсэн юм бол баахгүй. Зүгээр Грэхэм Бэлтэй бол маргаантай бай
зарцны хувьд бол маргаантай л байсан юм байна. Тэгтэл яалтчгүй ингээд хувь тавиланч гэдэг юм уу ингээд одоо бол хүн төрөлхтөн Александр Грэхэм Белл телефон утас аппарат зохио бүтээсэн гэдэг. Гэтэл бид нар арталт нь маргаантай түүх байдгийг шүү гэдгийг бас мэдэж явлаа. Тэглээ. За энэ төрөд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Таныг хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital өмнөд цаасны компани хамтран ажилласан. За мөн Vibe Auto DX өрөөтэйгээр Vibes ундаа хамтран ажилласан та бүхэн баярлалаа. Сонсогчдоор үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээмсээрээ 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзцаая. Баярлалаа мөгөх. За баярлалаа.